төрөө. За хоёлоо одоо юу яа. Эхнээс нь ингээд ажиллая. Чи одоо хугацаа хараад ажиллая. За бүх төрлөөсөө ажиллая. За нэгдүгээр энийг хийх үү чи хийцэн юм уу? Байна уу? Байна. За энийг хийцэн мө чи юу юм уу? Хийх үү? Хий багш. Шал өөр. За хий. За нэгдүгээр үйлдэл. За нэгдүгээр юу хийх ёстой хоёлоо? Энэ доторхыг хийх ёстой. Хаалтан доторх. За зэрэг яваад. Сайн байна, хугацаанд ороод ирсэн. За энийг ингэж хийхлээр хоёлоо хоёр аргаар хийн. За эхлээд яах ёстой? Чи яаж хийсэн? Энэ анх цагт бол та нарт энийг тэгтээ энэ юу найдвартай л да. Энгийн бутрахад шилжүүлсэн найдвартай. Энийг бас ингэж заасан байж болно. Энд чинь хасж байгаа учраас энэ бутрахаа бүхэл хэсгээс нь хассан байж болно. Тэгэх юм бол бүхэл хэсгээс асуулынх нь 5-аас хасах 1 бүхэл хэсэг нь тийм ээ. Энд болох төр хэдээс 4-ний 1-ээс хасах нь эдээс хасах нь 125. Энийг хасна. Нэгдэх арга. За ингэм л энэгээр бодвол юу болох юм? Тэнцүү. Бүхэл хэсгээс 4. За хасах нь. За 125 гэдэг чинь 25 туваахлаар энэ өөрөө хэд гарах вэ? 4-ний 1 тий. Тэгэхээр энэс хасах нь тэг. Тэнцүү ерөнхийдөө хэд юм? 4. За хоёр дахь арга нь энийг яаж бодох юм? Засагдах. Бутрахад шилжүүлчин тий. Тэгэхээр юу болох вэ? Засагдах бутрахад шилжүүлэхлээр 4-ний 21. Сайн. Чи зэрэг бичээд яваа үстэй тий. Зэрэг бичээд. Тий. Энэ болохоор хэдэ? 100-ны 4-ний 1. 100-ны 125 тий. За тэгэл аль нь чамд хурдан байна. Чи тэгээ тэргээр л алдаагүйгээр л бодож та 21. За тэгэл энэ юу болох одоо энэ хоёр чинь? 4-ний 21-ээс хасах нь хэд болох вэ? 4-ний 21-ээс хасах нь эн чинь 25 туваачлаар хэд болох юм? 4-ний хэд болох вэ? 125. Туваачих юм чинь 4-ний 5 болно шүү дээ. 5. Тий. 125 тий. Тэгэл 4-ний 16. За энэ тохирч юу? 4-ний 16. Тэгэл тэнцүү хэд гарах вэ? Тэгэхээр чи багш энэ арга нь хамаагүй амар юм ба шүү дээ. Ингээл 4. Тийм ээ? 4 бүхэл 4-ний 1 гарч болно. Одоо эн чинь 16 4-т байгаа л 4 шүү дээ. Тий. За одоо хоёрдугаар үйлдэл юу хийх юм? Яаж багш би бичээдгий. Хөөе хүүхдээ бичүүг юм уу? За биччих. Арай амж. За. Та ойрд ажилтаа байна уу юу? Яг чи наадхаа биччих. Хоёул тэрийг дараа нэрээ.
За болцсон уу? Болцсон. За одоо хоёрдугаар үйлдэлийг хийх юм. Бодлого болгоны эхнийг бодож өнөдөр багтаад. За одоо бэд аль үйлдэлийг хийх вэ? 8-ны 3-ыг үржихэн 4. За. За сайн. Тэгээд хэд болох юм? Энийг яг чамд ямар дүрм орж ирэх юм? Чи ямар дүрм хэрэглэх вэ? Энийг үржихэн 4. Ижил 2. Ижил 2-тай болох шаардлага байгаа юу? Байхгүй. Байхгүй. Энэ өөрөө юу гэсэн үг юм? Энэ өөрөө бол 8-ны 3-ыг үржихэн 4-ний хэд гэсэн үг? 1. 4-ний 1. Үгүй 4-ний 1 багш нь буруу хэлчихлээ. 1-ний 4 гэсэн үг шүү. 4. Тэгэхээр одоо энэ хоёр яах юм? Хураагдана. Хураагдаад энд 2. энэ чинь хэд болох? 2. Би шууд ингэ өччих. Энд 2, энд хэд юм? 1 шүү дээ. 1. Тэгэл хэд юм? 2-ны 3. 2-ны 3. За сайн. За дараа нь одоо. Одоо вэдэн. Одоо яах вэ? Энэ үйлдэл шүү дээ. Тийм ээ? Тий. За 16-ны 81 чинь энэ хоёр хоорондоо хураагдах уу? Хураагдахгүй. Хураагдахгүй. За тэгээ одоо яах вэ? Энгийн бутархад хуваахтаа яадаг вүлээ? Байрыг солилцдог. Хуваагдагчийн хуваагчийн байрыг солино шүү дээ, тий. Тэгэхээр энэ хэд болох юм? Тэр чинь 80-ны 16. За. Одоо энэ хоёр ингэж хураагдах уу? Хураагдана. За сайн. Тэгээд 8. 8. За энийг энэгээр нь ингэж биччих. Үндсэндээ ингэн л гэсэн үг шүү дээ. Тийм биз? Тэ? За 81 3-т хуваахад хэд гарах юм? За. 27. Хааса. Хэдний хэд болох юм тэгээд? Энэ бол 27-ны хэд болох юм? 1. Энэ хэд болох юм? Тийм ээ? За. За одоо яах юм? Одоо гээд нь ямар үйлдэл хийх юм? Хуваана. Энэ соёлоо хуваацсан үгтэй. Одоо яах юм? Хасна. За. Хэдээс хэдийг хасах юм? 27-ны 8-аас 27-ны 8. За. Энийг яаж бодох вэ? Дээр хоёлоо 2 арга хэрэгэлсэн нэмж хасахад бүхэл хэсгээс нь бүхэл хэсгийг хасаад эсвэл нь яасан? Засагт боторхой болгосон. Гэхдээ яаж хийх вэ? Боторхой болгох. За хоёлонгоос хоёлонгоор нийцээ. Эхлээд ингэчээ. Тэгэхээр энэний бүхэл хэсэг байгаа юу? Байхгүй шүү дээ. Нэг. Энэ нэг бүхэл хүрэх юм уу? Гүү. Тийш дээ. Тэгэхээр бүхэл хэсэг ямар юм? Байхгүй. Артлах аль энэ? Тийм ээ? 4. За боторхой хэсгүүд юу юм? Энээс
хасах нь юу юм? Энэ шүү дээ тий. За тэгвэл юу болох юм? Тэгэхээр яа болох юм? Энэ хоёрын ерөнхий үржигдэхүүн хэд хуваар хэд болох юм? Ерөнхий өржигдгүн Тий. Гэхдээ ерөнхий хуваар нь хэд болох юм? Энэ хоёрыг яаж ерөнхий ижил хуваартай болгоно шүү дээ одоо. тий. Тэгэхээр энэ 27 2 гэдэг ч хоёулаа харилцсан анхны тоонууд байна шүү дээ тий. Тэгэхээр энийг 2-ны 2-оор үржүүлчихлээр 54-ний хэд болох юм? 8. 2-оор үржүүл тий. Яг хурдан андуурахгүй ярьж сурна одоо хэлээ. За одоо 2-ыг 27-оор үржүүлэхээр бас хэд болох юм? 54-ний хэд болох юм? Энийг 27-оор үржүүлчих шүү дээ. Тэгэхээр 54-ний 27. Сайн. За тэгээд тэнцүү. Юу болох юм? Одоо тэгээд сөрөг Өөрөө. Эндээ сөрөг хэд гарах юм? 11. За. За тэгээд сөрөг 11 чи хаалтнаас гараад хэд болох юм? Ямар болох юм? Эерэг 11. Сайн эерэг 11 болно. За. Эерэг 54-ний 11 болно. За тэгээд яах юм? Одоо эндээс хасах болно шүү дээ, тий? Хасвалхлаар одоо энэ дөрвөн бүхлийга юу гिचх юм гэхээр 3 бүхэл хэдний хэд олгож болох юм? 54-ний 54 болгож болно шүү дээ. Эн чинь эднийг бүхэл. Тийм биз? Тийм. Тэгэхээр одоо яах вэ? Энэ хоёр тооны аль нь их болоод байна? Хэд гарах вэ? Яаж гарах вэ? Тэр чинь сөрөг 2 бүхэл Энд бүхэл байхгүй шүү дээ хөөхтэй. За яг чиний хэлснээр үчи хэд гарах юм тэгээд? Нэмээд. Тэгэхээр чинь 54-ний 65 бол. За хэд гэж үчих юм? Хэдэн бүхэл хэдний хэд болох юм? За. Сөрөг 11. Resistance. Сөрөг 3 бүхэл 100-ны сөрөг 3 бүхэл 54-ний 65. За юу ч ингэ биччихэ. Хоёлоо энийг нөгөөтгөрө батлая, тийм үү? Энэ ийм болгоо. Тийм ээ? За одоо хоёлоо энэгээр батлая. За энэ бол зөв буцах юм те хуваар нь хүртвэрээс их тийм үү? Тий. За энэ хэд болох юм? Энийг засагдах буцахаа болгоул 9. 2-ны 9. За 2-ны 9. За хасын хоёлаа энийг. За 2 7 2 л харилцсан анхны тоонууд учраас хэд гэсэн хуваартай болоод байгаа вэ эднэр? 50 4. За 54. Багш нар энд
Байрын за энэ чинь эндээсээ тэг гэж яваад ингэсэн юм байна те. За ийм болсон. Одоо тэгээ яах юм? Одоо ижил хуваартай болгоо. Тэгэхээр 27-ны 8-ыг хэдэн хэдээр үржүүлэх гэдэг байгаа вэ? 2-ны 2-оор үржүүлээд хэд болсон юм? 16 болсон те. Тий. 2-ны 2-оор үржүүлээд за 2-ны 9-ийг хэдээр үржүүлэх юм? 27-ны 27-оор үржүүлнэ тийм үү? Чи өөрөө дээр нь 27-ны 27-оор бичээрэй. За тэгэхээр энэ хэд болох юм? Тэгэхээр хэд болох юм? Хоёулаа ийм юм хийгээд байгаа гэсэн үг шүү дээ. За тэг хэлээ. Тэгсэн чи Энэ хэд болох вэ? Хуваар нь 54 тийм үү? Одоо энэ 9-ийг хэдээр үржүүлэх? 27-оор үржүүлнэ. За чэйжээр үржүүлчихэд 7-9-ийн хэд вэ? 7-9-ийн 7-ийн 63. 60? 3. За тий 3-ын тавилаа 6-ыг сонсон тийм ээ. Одоо 2-оор 9-ийг үржүүлчихнэ. 2-оор 9-ийг үржүүлэхээр 2-9-ийн 18. 18 дээрээ сонсон хэдийг нэмэх вэ? 6-ыг нэмэн тий. Тэгэхээр хэд вэ? 24. За ийм болсон. Одоо энэ хоёрыг хасаж болно чигт хоёр. За тэгэхээр юу болох юм? Одоо энэ хоёр чинь нэг хуваарт орчихно шүү дээ үндсэндээ. Эннээс хасах нь ийм болоод ирчихнэ шүү дээ, тийм ээ? За. Тэгээд гарах уу? Альнаас нь алийг насах юм одоо? Сөрөг 227 баха. Сөрөг 227 баха. За яаж гаргасан чи? Их модултайгаасаа юугаас баг модултайгаас. За сайн. Сөрөг хэдэ? 227 сайн. За одоо энэ хэдэн бүхэл болох юм? Одоо энийг эн чин засагдах боторхой байна шүү дээ, тийм ээ? Энийг зөв боторхой болгохын тулд хэдийг хэд туваах юм? Хэдэн бүхэл үү? 4 бүхэл. За ямар 4 бүхэл? Сөрөг. За 4 бүхэл. Тэгээд 54-ийг 4-оор үржүүлэхээр хэд гарах юм? Сайн. За тэгвэл 4 бүхэл хэдний 54-ний хэд гарах юм? 54-ний 216 16-аас 27 хасчих штэ тий. Тэ хэд юм?
Энэ гарч байна. За тэгвэл одоо хоёлаа энийгээ шалгана. Энийгээ шалгана. 54-ний 65 гэсэн шүү дээ чи тий. Тэгэхээр юу болох вэ? Энд чинь нэг бүхэл болчихно шүү дээ. Тэгээд яг чиний гаргасан яаж вэ? Гарцуул 65-аас 54-ийг хасхлаар хэд гарах юм? 11. 11 гарна. За. За сайн байна. Хоёр аргаараа бодцсон. За шалгалтын нэгдүгээр хэсгийн юуг бодчихлоо. Одоо Багшаа. Шалгалтанд тэр өгүүлбэртэй бишээ энэ алгебрийн илэрхийллүүд бүгд ирэх үү? Тэ энэ дундаас ирнэ гэсэн би цэрэн тогтох багшч авсан шүү дээ. Нэг л ирэх юм байна тий. Энэ дундаас нэг нь л ирнэ. Би таны нэг баахан ийм алгебрийн илэрхийлэл баахан бодлого явуулсан байна. Бүгдийг бодох юм бах таа гэж бодлоо. Гэхдээ ер нь тэ бүгдийг бодчихл чи дадлагж штэ. Тий. Тэ? За одоо дараагийнх нь. Дараагийнх нь энэ тэгштгэл байна. За тэгштгэлээ бодно. Өгүүлбэртэй мэн. За. Дээрээ удчих. За тэгштгэлийн ихнийхийг 23 гэж одоо чивтэрт 7 минут татсан шүү. За тэгштгэлийн нэг энэ байна. За яаж бодох юм? Үржүүлнэ хаалтнаас гаргана гэж. Гишүүнчлэн үржүүлнэ гэж яриараа хүүхд. Тий. Энэ нэрийг мартчихъя. Тий, нэрээр нь ярина одоо. За тэгээ юу болох юм? 2-ыг x-ээр үржүүлээд бичээд яриад яваад штэ хүүхдээ. За юу. 2 тий. 2x. За. Нэмэх нь 8. Чийл бичээд яриад яваад. За тэгээд нэмэх нь 10. За. Тэгээд нэмэх нь 4x. Сайн. За. Тэнцүү 20. За. За дараа нь. Тэгээд ижлүүдийн нэмнэ. Төсөөтэй гишүүдийг эмхтгэн гэж ярина. Тий. 6x. За чи тэг нэмжээ. Нэмэх нь 11. Хүүгийн бичээд. За. Тэнцүү 20. За. Дараа нь яана гэх юм. За хэдий x юу болцсон? 6x гэдэг нэмэх нь 18 тэнцүү 20. За. За тэгээд одоо яана гэх юм. Одоо хувьсгчийг яах нь вэ? Ялгах нь шүү дээ, тий? За. За юу болох юм тэгэхээр? Ялцуулж байж 7 минутанд дуусгана. Тэ юу болох юм? 20-оос хасна 10 минут. Чи одоо чи нөө тэмдэг алдахгүй тулд энэ шүү дээ, тийм үү? Тийм биз? 20. Тэгээд 20-оос 18-ыг хасаад 2 гарсан. Тэмдэг алдахгүй тулд энэ тийм ээ? Тийм биз? За ямар 2 юм? Энэ дэглэгт харагдахгүй хий. Юу тэгшдэг? Амьдрал тэгэхээр тэнцэтгэл байна уу, тэгштгэл байна уу? Тэгшдэг. Тэгвэл ганцхан л юм шүү дээ. За энийгээ бод одоо яах юм? Тэгэж 4-өөс 6 гэсэн. Шууд л яхаа хувьсгчаа яах юм бол? Хувьсгчаа яах гэсэн тий. За ямар үндслээр хасах юм? Тийм учраас хувьсгчтай талаа хэдээс чөлөөлж их юм. Эерэг дөрөөс чөлөөлж гин тийм үү? Энийг алдах яахгүй хийн шүү. Тэгэхээр хоёр талдаа ижил тоог нэмээд хасаад өгчлөө шүү дээ тий. За тэгээд яах юм? Юу болох юм? 2 x нь юу гэж унших юм? Энийг юу гэж унших юм? X нь 2-оос их. За 2-оос их. 2-оос ямар юм? Их. Эрс их учир
2 гэсэн тоо болон шидэ олонлогт орох юм уу? Орохгүй. Шидэ олон логт орохгүй. За сайн. Орохгүй. За тэгвэл одоо тэгээд энэ шидийг бичье. Юу гэж бичих юм? Юу гэж бичдэг вүлээ? Тэгэхээр x нь яадаг вүлээ? Биш энэ тэг x тэнцүү юу гэж ордог вүлээ? Тэнцүү. Ямар хаалтан дотор орох вүлээ энэ? 2-оос орохгүй тэгэд энэ 2-оос ямар тоо орох юм? Шидэ олонлогт 2-оос их тоо орно штэ. Тэгэхээр яах юм? Нөө задгай хаалт авах юм уу, битүү хаалт авах юм уу? Задгай. Зааса энэ юу яачлаа. Задгай. За юу гэж яах? Энийг дуусгачих. За. Хаана 2 тийшээ задгай юу? Нэг талдаа битүү юм уу? Нэг талдаа битүү. Яагаад? Тэнцүү юм байхгүй чинь. За. Тэ. Ба. 2 тэгэд нэмэх хязгааргүй. Дэлгэц харагдаж байгаа үстэй. Харагдаж байна. За биччих. Багш нь юу яа? Бичлэгээ яачаа дахиад бичлэгтээ хийчих төхөө. За тэгтээ. Тэ. 30 минут маань болцсон. Тэгээ шууд орно шүү. За багш.